Hello, Sano. Энэ бичлэг хийх гэж бараг 50 удаа фейлцэн. Эндээд магадгүй 51 дэх нах. Тэг. Oh my god. Тэгэд яад амар фейлцэн байх гэхээр нэгт ерөөсөө зэгцтэй сэтгэж чадахгүй байсан. Тэгэд зэгцтэй сэтгэж чадаагүй учраас ярьж чадахгүй байсан. За хоёрт гэх юм бол social anxiety амар гэсэн. Social anxiety ерөөсөө ингээд олон нийтийн газар ч юм уу эсвэл ингээд одоо сууж байгаа шиг газар ингээд ерөөсөө ярьж чадахгүй. Тэг хэн намаа юу ч их бол гэв амар их тийм сандралтай байж байгаа гэж бичлээ. За энэ бичлэгийг яа хийж байгаа гэхээр зорилго нь юм бол өөрийнхөө амьдралын ингээд акшн процесс бүр дээр ямар мэдрэмж бодол төрж байгааг тэгээ ямар үзэл бодолтой байгааг цаг мөч бүрт нь ингээд баримтжуулж авах гээд бичиж байгаа юм. Магадгүй хизээ нэгэн цагт дараа нь ингээд үзэхэд хин нэгэнд эсвэл бас өөрөөс мөн гадна хин нэгэнд чухал байж магадгүй учраас гэж бичиж байгаа. Тэгээд яг л өдрийн тэмдэглэл шиг. Гэхдээ өдрийн тэмдэглэл зөвхөн өөртөө бичдэг бол энэ бүгдэд нээлттэй. Бүгдэд нээлттэй миний л өдрийн тэмдэглэл гэсэн. За тийм байна. Social anxiety. За тэрнээс гадна би ингээ амар олон удаа зөвхөн ингээ ярих чадвараасаа гадна маш олон удаа ингээ фейлцэн шалтгаан нь зөв амар хойш болсон бүх юмыг одоо ингээ энэ бичлэг хийхин тулд би бас ямар нэгэн зүйлийн талаар сэдвийн талаар ярихын тулд ямар нэгэн зүйл унсан байх шаардлагатай, судалсан байх шаардлагатай. Тодорхой хэмжээнд хүн түгээх хэмжээний мэдлэгтэй болцоод ярих ёстой гэж маш их боддог. Тэгээд тэрийг ингэж хийнэ гэж бодсоо байгаад ерөөсөө чадаагүй. Тийм учраас энэ бичлэг ямар ч сэдв байхгүй. Ямар сэдв байхгүй. Тэгээд сэдв байхгүй дуучлаарай. Тэгээд ерөнхийдөө тийм учраас ингээд хойшлуулна гэж бодсон. Гэхдээ хизээч би бэлэн болохгүйгээ мэдсэн. Угаасаа би чи бэлэн болно гэж хизээч байхгүй. Төгс байдал perfectionism is угаасаа л чамаг хойш татна чи хизээж төгс зүйл хизээж бэлэн байдалд хизээж хүрэхгүй. Тийм учраас бэлэн байдал гэж өөрөө яг одоо байгаа гэж хэлж байгаа. Тийм учраас ингээд одоо бэлэн болсон байна гэдэг ингээд бичиж гин. Тэгээд маш баяртай байна. За тийм л та. Social anxiety-ийн талаар хэм бол би ингээд 2 сар гаруй бараг social media-аас тасарсан. Ерөөсөө Instagram, Facebook, TikTok, Snapchat or бусдын ерөөсөө огт хэрэглээгүй. Эндээс юу анзаарсан бэ гэх юм бол зөвхөн анзаарсан 2 зүйлээс чи хизээж хоцрогдгүй. Би анх Instagram гэдэг энэ анхных нь биш л дээ, өмнө зөндөө болоо 1-2 сар 7 статик байсан. Shit. Тэгээ маш олон удаа статик байсан. Тэгээ би тэр үед болохоор ингээд сошиал анх устгаж байгаа үедээ маш их тийм ингээд хоцорж байгаа мэдрэмжийг их авдаг байсан. Маш ингээд бусдаас хоцроод байгаа юм шиг. Тэгээд тийм их мэдрэмж авдаг байсан бол буцаад хэрэглэдүүлээс л та. Гэхдээ дахиад олон удаагийн ингээд устгалтаар олон удаа ингээд сошиалаас болоо буцаж орж ирэх болгоомд ерөөсөө би юунаас ч хоцроогүй тэр хүмүүс хийдэг зүйл хийж илээсэн. Яг тийм нэг аим хазаад аим гоё вифтэй ч гэсэн амар хазаж байна ёо. Тийм ерөөсөө ч хоцордог, нийс хоцордоггүй. Чи өөрөө хоцорж ийн гэж юм бол үгүй чи тэрнээсээ харин
болоод өөрхөн зүйл хийсэн цаг тэр хүмүүс ч амсгаж болж байгаа байхгүй. Тэр чи юунаас ч хоцрогдохгүй. За хоёр дахь юм бол би өөрийгөө маш их анзаарч сурсан. Өөрийнхөө зарим бодлогыг сонсож хэлсэн. Маш их зүйлийг бодоод тэгээд ерөнхийдөө баг өөдөд сурсан. Өөдөд сурах ч өөрөө маш нэг том чадвар шүү дээ. Зөвхөн хүн өөрийнхөө бодлыг бодоод тэгээд юу хэрэгцүүлж байгаагаа, ямар шийдвэр гаргаж байгаагаа, тухайн үед ямар мэдрэмж төрж байгаагаа ингээд ямар ч тийм хаалт шүүлтгүйгээр мэдэрнэ гэдэг чинь өөрөө маш том чадвар байхгүй. Сошиал медиа чамайг анирнээс чинь ингээд тусгаарлаад чамайг ингээд тийм illusion төөргөл болгоод ингээд нэг юм ман донд ингээд байлгаад байхгүй. Чи тэрнээс гарахгүй бол хизээж өөрийгөө ямар зүгт ямар чиглэлд явахаа тодорхойлж чадахгүй. Тэгээ магадгүй ингээ яриа сууж байгаа нь би бараг ингээ сошиал медиагаа устгаснаас болоод өөрийнхөө хийгсэн зүйлүүдийг ингээ магадгүй нэг нь хийж эхэлж байгаа нэг жишээ л. Эхний 7 хоног угаасаа хэцүү байна. За магадгүй чи ингээд ямар нэгэн найз охинтой эсвэл өөр нэг харилцаа тогтоох шаардлагатай эсвэл чухал зүйл ч байж магадгүй. Гэхдээ үндэ чи яаж хийж байгаа л болгож чадна заяа. Ямар ч зүйлийг ингээд сошиал медиагаар болгож чаддаг л ахгүй. Хүсэх юм бол чи цагт бичсэн ч болно шүү дээ. Гэтэ яг хойно ингээд хоцрох заргалах л та. Гэтэл хүн хүсэл юм бол болж чаддаг. Тэгээд үнэхээр тэр охин тэр банд тэр хүүгүн за алинчаас яах вэ? Үнэхээр чамааг ингээд болоод ингэснээс болоод хоёр ингээ хоёр тийш болж ил тэр үнэхээр зүгээр хайр бишээсэн зөв. Юу хай. Зүгээр л төр зүрийн сонирхол эсвэл ямар нэгэн хэлбэр маягаар ингээ авцсан хүмүүс л байна. Тэгээ учраас чи зүгээр өөрийгөө өөр төр анхаарсан цаг чам дээр угаасаа ирчил таар. Чи өөр төрөө харин ч анхаарсан цаг тэр хүн чам татагдсан зав илүү орхихгүйгээр татагдах хэвээр. Хөөж ивэл чи зүгээр л тестэлцэл гэсэн үг. За тийм л байна. Тэгээд маш их doom scrub арай л их. Төв арай л их. За тэгээд эмчлэгийг үтсэн баярлаа. Магадгүй энэ би ямар гарч явах юм гэдэггүй байна. Тэмдэглэл энэ хийж байгаа зүйлүүдэд тэмдэглэл гэх үү, бичлэг гэх үү, юу гэхээ сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар тач дараачихаар уулзтлаа баяртай. Тэгээд өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээрэй. Тэгээд барьж орцтой баяртай. Энэ дээр би нэг сонирхолтой зүйл нэмээ гэж бодсон л доо. Өөрийнхөө энэ outfit check-ийг зөвхөн бичлэг болгон дээр хий гэж бодоод зөвхөн бусдаас арай жоохон special гэх юм. За энэ цаанд яг л нэг зуны өглөө амар тийм сэрүүхэн цохооны сэрүүх салхи орж ирэхээр мэдрэгддэг. Яг тэр мэдрэмжийг чамд амар тийм тухтай мэдрэмж өгөн заяа. Амар тийм яг хэрэгцээтэй мэдрэмж өгдөг. Маш зөөлхөн. За энэ өмнөд болохоор за босод за энэ өмнөд болохоор чамд яг л тийм нэг бүжигчин шиг мэдрэмж өгнө. Яг ингээд салхи бүрийг чамтай хамт мэддэг юм шиг тийм. Энэ малгай гэх юм бол яг л чи бусдын нүдэнд харагдахыг хүсээгүй. Өөрийнхөө орон зайг хадгалж авахд үлдэхэд яг тохиолддог зүйл. Тэгээд энэ аксессуарууд зүгээр л чамаа ганцаараа гэдэг чинь мэдрүүлэхгүй чамтай хамт байгаа гэдгийг мэдрүүлэх зүйл. За тэгээд баярлалаа. Дараа чи харилцлаа баяртай.